За би энэ их хурлд суугаад нэг 5 жил болж байна. Энэ 5 жилийн хугацаанд хүндрэлээс гарах төлөвлөгөө гэдгийг 2-3 удаа баталж үзлээ. Тэгэл нэг гарч өгөхгүй байгаа юм да. Одоо бас л батлахгаа сууж байна. Нэг сони юм байгаа юм. Гишүүд бодож үзмээр байгаа юм. Одоо энд бид зэс боловсруулах үйлдвэр байгуулна, гадрын тос боловсруулах үйлдвэрээ байгуулна гэж 26 жилийн өмнө Жасрын засгийн газрын мөрийн хөтөлбөрт байсан. 18 жилийн өмнө Бямсрангийн засгийн газрын мөрийн хөтөлбөрт байсан зүйлүүд шүү дээ. Гэхдээ хэрэгждэг. Засгийн газар болгоно Жасрын засгийн газар, Бямсрангийн засгийн газарт байсан мөрийн хөтөлбөрөөс аваад оруулаад яваад байдгийг. Гэхдээ хэрэгждэг. Яагаад хэрэгждэг юм бэ гэдгийг нэг бодож үзээрэй. Энийг л биш байгаа шүү. 26 жил дандаа худлаа ярьж авлаа. Том хөтөлбөрүүдийн тухай. Энийг нэг эргэлж нэг хармаар байгаамаа. Одоо бол инх төвшин гишүүн Нямдэржгоо 2 үннийг хэлж байна. Юун эдийн засгийн хүндрэл, хямрал, бүр сүүрэл рүү орцсон шүү дээ Монгол орн чинь. Өргүү зээлгүй нэг ч аж ахуйн компани байхгүй. Зээлгүй иргэн гудамжинд нэг ч байхгүй. Зээлээ төлж чадахгүй болсон. Малчтын орлого буурсан. Хаан банкнд зээлээ төлж чадахгүй болсон. Аж ахуй нэгжүүд дампуурлын иргэнүүдээр очсон. Тэгэхээр эдийн засгийн онцгой дэглэмийг тогтоож байж энэ хүндрэлээс гарнаа гэдгийг би энэ засгийн газарт хэлээд байгаа. Онцгой дэглэм тогтоо. Аж ахуй нэгжүүдээ ойлго, иргэдийнхээ зовлонг ойлго. Одоо аж ахуй нэгжүүд чинь үндсэндээ хаалгаа ураар сөхөрсөн. Банкуд чинь дампуурлын иргэнүүдээр очсон. Ийм үед ямар арга хэмжээ авдаг юм бэ? Зээлийн иргэн төлөлтийг хойшлуулж өгдөг юм аа. Зээлийн хүүгэнд бууруулж өгдөг юм аа. Засгийн газар нь ачааных нь хүндийг нуруунд дээр өөрөө авдаг юм аа. Эдийн засгаас сэргээх босгох төр бололцоог нь иргэдтэй өгдөг юм аа. Ажил хэрэгч иргэдийнхээ санаачлаг болгоныг дэмждэг юм аа. Ийм онцгой арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй. Намчрахж болохгүй, хуваагдаж болохгүй. Ажил хийдэг хүн болгоныг дэмж. Нам усаар нь ялгуурлан гадуурхаж болохгүй. Ийм онцгой арга хэмжээнүүдийг авахыг би энэ засгийн газараас хүсээд байгаа юм. Эдийн засаг бол маш хүнд байдалд орсон шүү. Энэ хүндрэл 13 оноос эхэлж мэдрэгдсэн. Алтан хуйгийн засгийн газрын үеэс. Тухайн үед би Алтан хуйгт хэлжсэн. Одоо эдийн засгийн зөв бодлого явуулж ирэхгүй бол 3 жилийн дараа наад эдийн засаг чи илгээрээ мөлхөн шүү гэж. Тухайн үед Алтан хуйг ойлгохгүй байсан. Сайхан бэлэгт хэлжсэн. Сайхан бэлэг нь ойлгож өгөөг. Одоо Эрдэнэбат нь бас ойлгож өгөхгүй. Хүндрэл яриа сууж ир. Хямарцсан. Эдийн засаг чинь байж болох доод хэмжээнд очсон. Одоо босгох онцгой бодлого авах хэрэгтэй гэдгийг та бүхэндээ хэлмээр байна. Тэр том хөтөлбөрүүдээ 26 жилийн өмнө 20 жилийн өмнө ярьжсэн том хөтөлбөрүүдээ одоо хэрэгжүүлээ. Чадахгүй бол одоо чадахгүй гэдгээ хэлээд явах хэрэгтэй. Би л хэлээд байгаа шүү. Наад улс төр эдийн засаг нийгмийн онцгой нөхцөл байдал үүссэн шүү. Тэр 60 хүрсэн Нямдэржгоо хэлээд байгаа үнэн. Төрд нүүрэлсэн хулгайтайгаа тэмцээрэй гэж. 20 давхар байшин бариад 2 давхар арынх нь үнийг нь зараа төлчихдөг. Хөгжлийн банкнаас дөөр хийгээд явчихдаг ийм л аж ахуй нэгж компаниудтай болсон шүү дээ. Хэдхэн бүлэглэл Монгол төрийн мөнгөөр тоглодог болсон. Энэ болгонтойгоо одоо бид яг бодиттой нүүр тулахгүй бол худлаа бие биенээ харж ярьсаар байтал цаг хугацаа өнгөрөөд энэ улс чинь сүрхнэ. Би их хурлын даргад хандж хэлье. Их хурлын дарга Монгол төрийн хамгийн том дарга. Одоо энэ асуудалтай бодиттой хандаа. Ажлын хэсгүүдээ гаргаа. Энэ Монгол төрийг юунаас бол сүрүүлв? Юунаас болж Монгол төр өрөнд оров? Яагаад Монгол төрийн ажил урагшлахгүй байгаа юм? Ард түмний амьдрал сүрээд байгаа гэдгийг бодиттой дүгнэлтийг цаг нь болсон. Энэ бүлэглүүдийн савраас энэ Монгол төрийг чөлөөлөх, энэ бүлэглүүдийн савраас Монголын улс төрийг чөлөөлөх, энэ том бодлогыг энэ монополуудаас, олигополуудаас эдийн засгаа чөлөөлөх, эдийн засгийн суурь бүтцүүдэд өөрчлөх, энэ зоригтой алхам руу одоо орох хэрэгтэй. Өнөө маргаашийг арга заасан, хойд тормоогоор урд тормоогоор нөгсөн бодлогоор бол явахгүй шүү. Эрхэм нөхдөө 65-ын бүлгээ би та бүхнийг ухаараач гэж гуймаар байна. Алдаа болгоно өмнөх 4 жил рүүгээ догчхоод та нар улс орныг аврах ямар ч боломжгүй шүү. Зоримог арга хэмжээ авах гэж би хэлмээр байна. Сөрөг хүчнтэйгээ хамтрааж авах гэж хэлмээр байна. Монголынхан ажил хэрэгч бүх хүмүүстэй хамтрах гэж би та бүхэнд хэлмээр байна. Одоо ойлгооч. Ухаараач гэж гуй.